ихээр 6 тэрбум гаруй хүн байсан дэлхийн хүн. Тэр хүмүүсийн 1 тэрбум энэ 58 улсад байгаа маа. Энэ 58 улс бол дэлхийн хамгийн оцрогдсон одоо 58 улс гэж энэ судалгаанаас гаргасан байсан. Гэхдээ энэ хүний хийсэн тэр судалгааны үр дүн бол маш олон жилийн статистикийн тоо баримт юмн дээр тодорхойлсон тусгай бүр Корея телевизийн шинжилгээний багтай их хүчтэй том математик аппараттай энэ судалгааг одоо хийсэн ийм зүйл хүн байгаа. Тэс танилцуулбал энэ саяхан таахын өнгөрсөн онд сонссон баг. Өдрийн сонин дээр уул уурхай хаартыг гэж баримт бичиг гаргаж байгаа. Тийм ээ, эрдэмтэд 3 эрдэмтэн гаргаж байгаа. Тэрний нэг нь бол бойлер гэж их сонирхолтой юм хийж байгаа. Өөрөөр хэлбэл тэр уул уурхай хаартыг гэдэг нь яавал улс орнууд одоо уул уурхайгаа яаж ямар зарчмаар хөгжүүлвэл балахгүй авч явах вэ гэдэг тийм зарчмуудыг томьёолсон тийм юм. Тэгэхээр энэ хүн өөрөө оролцсон байгаа. Сонирхолтой юм хийж байгаа юм байна. За тэгээд хамгийн харамсалтай тухайн үед Монгол улсыг энэ 58 улс дотор орцсон байна гэж өмнөх үгэнд нь одоо хэлсэн байгаа. Гэхдээ улс орнуудын нийт төрөв яахын тулд улс орны нэрийг нэг оруулаад байгаа. Тэгэхээр манай ороо энэ үед эндээ орцсон байсан юм аа. Өөрөөр хамгийн одоо ядаг бороо 58 улс юм байна. За тэгээд энэ судалгааны энэ номонд бол 4 шалтгааныг яагаад энэ ядаг бороо улсууд ийм дөрөвчөө гэдгийг шалтгаалсан. Тэгээ нэгдүгээр шалтгаан иргэний амиргалт за энэ бол ойлгомжтой. Байгалийн баялаг хоёр дахь том шалтгаан болж байгаа. Энэ 58 улс байна. Надад гарцгүй байдал мөн хуршилтэй зэгцэн оршдог байдал. За дөрөвд нь муу засаг. Би энэ гурвыг улаанаар зарчаад байгаа. Энэ гурав нь харамсалтай нь манай оронд бас байгаад байна. Та бид одоо хүлээн зөвшөөрөх ба. За ялангуяа муу засагтай үед байгалийн баялагаараа нөхцөлгүй бадардаг гэдэг энэ 58 улсын бүрээс харуулсан байдаг. За ингээд 4 занганд орсноос энэ урнуудтай хэлцээ. За тэгээд энийг одоо хятадны нэг тайлбарсан байна. За тэгээд сая өстөн та бид мэдэн шүү дээ Америкийн олон улсын үндэсний энэ агентлагаас манай орны суд талыг үнсэн байдаг. За энэ дотор тэр муу засаг улс төр орчин том нуутай гэдэг нь үнсэн байна. Энэ би гадны их сургуулиудыг аваад байна шүү дээ. Тэгэхээр энэ засгийн асуудал бол улс орны хөгжил, эдийн засгийн хөгжил, бүх юм гэдэг систем нөлөөлдөг. За энэ сая орнуудын жишгээр авах за энэ чинь манай хуулинд орцсон байгаа учраас энэ орнууд бол орлогын хувьд бол маш бага. Өсөлт нь удаан, түүхийн үеийн экспортоос маш их хамааралтай. Цаашдаа мөргөлдөөн, иргэний дайн их өртөмтгий болсон ийм орнууд байгаа гэж хэлдэг. Тэгээ байгалийн баялаг бол хөлтийн гарц болох ёстой боловч улс төрийн тогтолцоос сул тохиолдолд энэ бол баялагын харааг болж энэ бололдоо гэдэг энэ зохиолдол одоо хэлсэн байж идэг. За иймэрхүү байдлаар манай тэр үед үнэлсэн байсан юм аа. За тэгээд та бид мэдж байгаа дэлхийн эдийн засгийн форумаас 15 онд энэ дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадрын дайран гарсан зайны давуу үтсэн байна. За энэ бол бүх дэлхийн улс орнуудыг хөгжлийн иргэнээр нь 3 үед хувааж байгаа. За сүүлийн үед одоо ингэж явчихж байгаа. Хүчин зүйл суурилсан эдийн засгийн орнууд, өрөөшил суурилсан эдийн засгийн орнууд, гуравт нь инновац буюу нөгөө мэдлэг суурилсан эдийн засгийн орнууд гэсэн ийм 3 ерөнхий төвшин байгаа. Тэгээ яг энэ дотроо 1-ээс 2-р шат 2-оос 3 руу орж байгаа орнууд гэдэг ингээд үндсэндээ 5 ангилсан байгаа. Тэгээ энэ нэг 15 оны судалгаагаар 140 орн хамрагдсан. За эндээс 1-р шатнд явж байгаа 35 орн байна. 2-р шатнд энэ 16 гэдэг нь Монгол орсон явдаг. За ингээд энэ бол хөгжлийн иргэнээр өөрөөр хөгжлийн өндөр түвшинд яваа орнууд гэвэл одоо энэ 3-р шатнд мэдлэг суурилсан эдийн засаг улс орныг нь одоо гол эдийн засгийг авчиж ийм орнууд байна. За тэгэхээр энэний аргачлалын хувьд бол нэг хүнд ногдох орлого, хоёр нь хүчин зүйлээ шалтгаална гэдэг. Энэ нь бол уул уурхай байгалийн баялагаас шалтгаалсан. Тэгээ гол нь бол далаас экспортын бүтээгдэхүүний далаас дээш хувь эрдэс түүхий үед байвал энэ одоо хүчин зүйл шалтгаалсан юм хамааралтай орон гарчаад байгаа юм даа. Тэгэхээр өнөөдөр яг манай үндсэндээ 90 болчиход байгаа. Гэхдээ яг манайхыг уг нь 2005-аас 2006 онд бол 1-р иргэн байснаас сүүл одоо 2-р бүлэгт оруулсан байлээ. Гэхдээ бид энд бол таашаал тусгүй үнэндээ бараг экспортын 90% нь одоо уул уурхай бүтээгдэхүүн байгаа учраас манай бол их хэмжиг байгаа. За эдийн засгийн хөгжлийн түвшингөөр та бид мэдж байгаа дэлхийн банкны судалгаа байдаг.
За энэгээр бол бүх улс орнуудыг бага орлогот дөрвөн бүлэгт хуваацдаг. Бага орлоготой, дунд орлоготой, дотор дундаас доо, дундаас дээвэр өндөр орлоготой. За тэгээд сүүлийн судалгаагаар тухайн энэ бүлгүүдийн дундч нь энэ байна. Бага орлоготой орнуудад 628 доллар. Нэг хүнд оногдох үйлдвэрлэлийн банкны акцийн арга дотоодын нийтлэг. За манайх бол 14 оныхоор тэдэн 280-аад за ямар ч байсан дундаас доогуур орлоготой нэг бүрэлдэхүүн явж байгаа. Гэхдээ энэ бүрэлдэхүүн хийхэд дотор бол нэлээд өндөр болсон байна. Гэхдээ дундаас дээгүүр арай орцгоогүй нэг юм байдалтай байна. За тэгээд манай хоёр хөрш бол Орос бол 13,000 доллар, Хятад бол 7,000, за Үнэс бол 27,000. Тэгээд сая манайх сая төвцөөний хөнгөлийн бодлогын алсын хараа гэдэг тодорхойлолтой тийм 30 онд гэхэд 17,000 доллар болно гэсэн ярилт тавьж байгаа шиг байна. За ингээд бид нар өөрөө хэлбэл үгүй 2004-5 онд бол энэ адав төрөлсөн тэргүүн 58 орны дотор Монгол улс орж исэн бол харин сүүлийн 10 жил бид нар өнөөдөр дунд жавхлалтай орнуудын тоонд орчлоо ерөнхийдөө. За энэ бол бид манай орны бас үнэхээр бас нааштай гэрэлгээтэй ийм зүйлээ. Тэгээ яг бид нар энийг бас өөрсдийнхөө төвшөнд бүгдийн ажил төвшөнд байсан хуучин одоо төлөвсөн төлөвлөгөөд эдийн засгт энэ орнуудтай ингээд харьцуулж үзсэн юм аа. Гэхдээ манай хууль яг Орос ангаас бас 8-9 байна. Бидний ард одоо манай хуучин социалист үзсэн орнуудаас ийм орнууд байна. За яг Чехословак, Эстони, Европын зөв Европын орнууд ойлгомжтой. 17,000 доллар, 18-19,000 доллар юм байна. За энэ өнгөрсөн бүгд юм шалтгаан байгаа. За ерөнхийдөө харьцуулахад манай орн ийм байдалтай байна. За Украин бол орнуудаас баймайлтай ийм асуудлаас болоод багтсан байна. За нийгмийн хөгжлийн төвшин. За нийгмийн хөгжлийн төвшин дэлхийд даяараа хэмждэг гол интеграл үзүүлэлт хүний хөгжлийн индекс байгаа та хэд мэдж байгаа. За эндээс нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн газар энийг харагдав. Орнуудыг дөрвөн бүлэгт хуваацдаг. Хүний хөгжил энэ залтчид маш өндөр орнууд, хүний хөгжил өндөртэй орнууд, хөгжил дунд түвшний орнууд, сул орнууд. Тэгээд нөгөө хүний хөгжлийн индексийн төвшингээр ингээд ангилж байгаа. За ингээд сая дөнгөж хэвлэгдэн гарсан хүний хөгжлийн 15 оны тайлбар. Тоон бол 14 оны тоо, тайлбар 15 оны. За Монгол улсыг бол 0,727 гэсэн индекс гарсан. За хамгийн сайн мэдээ нь бол анх удаа хүний хөгжлийн өндөртэй бүлэг рүү Монгол улс анх удаа орж ирж байгаа. За дэлхийн дундад бол 0,711 байна. За манайх дэлхийн дундаас яахан дээр нь энэ хүний хөгжлийн өндөртэй одоо хоёр дахь бүлэг рүү орцсон явж байгаа. За Монгол хүний хөгжил ерөнхийдөө бол гайгүй үнэтэй гэж харсан. За нөгөө мөн шилжилтийн орнуудтайгаа ингээд зэрэгцүүлж байгаа маа. Яг манайх бас ингээд нэг дороосоо 7-8 өчтөний ард нэг иймэрхүү байдалтай ерөнхий дүр зураг бол нэг иймэрхүү. Энэ бол яг албан ёсны нүүбийн гаргасан тоос. Манай хүмүүс байхгүй нүүбээс одоо гаргасан юм зүйлтэй Монгол улс хүний хөгжлөөр энэ бол нийгмийн хөгжлийн одоо гол үзүүлэлт. За дундаж наслалтаар ингээд энэ чинь нөгөө 3 гол компонент байгаа тийм дундаж наслалт боловсрол эрүүл юу нэг дунд норт орлого. За тэгээд нөгөө бүлгүүдээр аваад үзвэл за Монгол улсын бол 69.4 байгаа сүүлийн тоо. Гэхдээ Монгол улсад асуудал их байгаа. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хооронд дунд насны зөв 9 жил их асуудалтай байгаа. Эрэгтэйчүүдийн богино байгаа. За энээсээ болоод Монгол яаж байгаа. За манай бол яг ерөн хүний хөгжил энэгээр бол хүний хөгжил дундчтай орнуудын хэрэгтэй байж байгаа. Ерөнхий индексээр хүний хөгжил өндөртэй бол дундад наслалтаараа хүний хөгжил дундчтай. Тэгэхээр манайхын хойшин дотоод байгаа ганц гол үзүүлэлт одоо энэ байгаа шүү гэдэг бас хэлнэ. За ингээд шилжилтийн орнуудтайгаа бас харахаар манайх бол нөгөө төлөөс нэлээд доош ороод сүүлдээс 5% юм байна. Тэгэхээр Монгол хүний дундад наслалтын асуудалтай байна. За сургууль хамгаалалт дундаж хугацаа гэж байна. За энэ бол хамрагдах гэж байх хэрэгтэй. За энэ яг яах вэ? Өөрөөр хэлбэл ирээдүйд өнөөдөр одоо хүрж байгаа хүүхдүүд ирээдүйд амьдралынхаа 9 жилийг сургууль
янз бүрийн төрлийн сургуулиар явах гэсэн юм зүйлтэй. За ийм 10 оноос хойш энэ гэсэн зүйлсэн. Монгол улсын 14.6 за ингээд бас одоо дундаж хөгжил үний хөгжил өндөртэй байна. Манай улсын харин асуудал үний хөгжлийг бол аюул дээш татдаг. За шилжилтийн орнуудтайгаа харьцуулбал нэг юм хөө. За та бүхэнд яг Монгол улсын амьдрал ядуурлын сүүлийн 5 харж байгаа 14 оны сүүлээр хүн амын 21.6% нөлөө ядуурлын шумаас доогоор амжилттай байна. За нийгмийн хөгжлийн асуудлаар нэг юм хөө. За энийг би бас юм аа. Дэлхийн банкны эмгтгэлээс нөгөө олон улсын стандарт аргачлалаар нь 2 өдөрт 2 Америк доллараас байгууллагатай амьдарч байгаа хүн амын нөгөө хуучин орнуудаараа би зэрэгцүүлсэн юм байна. За энэ бол жоохон хуучин 12 оны манайх 13.6% өөрөөр хүн амын 13.6% өдөрт 2 доллараас байгууллагатай амьдарч байна гэсэн. За тэгэхээр яг Лаос ч юм уу Туркменстан ч юм уу энэ хэдэн орнуудынхаа харьцуулбал харьцаг гайгүй. Гэхдээ бас нэг дунд тавиар юм байна. Ядуурлын зүйлтэй. Одоо хуучин социалист гэдэг орнууд дотор аваад үзсэн. Яг нэг орнууд бол том байгаа шүү. Жишээл Оросын улманы улсад баамын 2% өдөрт хоногт 2 доллараас байгууллагатай амьдарч. За нийгмийн үзүүлэлтээр за ажилгүйд за яг шилжилтийн орнуудтай ажилгүйдлийн түвшингөөр яг шилжилтийн орнуудтайгаа 13 оны үзүүлэлтээр нь харуул яг манай нөгөө юуны ажил хөсний судалгаагаар 7.9% байдаг. За яг бас өндөр орнууд байна. 18 өдөр орнууд байна. За эднэртийг харьцуулбал бас нэг их өндөр биш 50 байна. Орчин ам байна. За өсөлт чадварын судалгаа сайтыг Дэлхийн эдийн засгийн форумын дээр илтгэл байж байгаа. Тэгээд энэ 12 гол үзүүлэлтээр гаргадаг би өнгөрсөн 16 онд валютын сан бол дэлхийн эдийн засгийн өсөлт 3.6 болныг таамаглаж байгаа. За 17 онд яг нэмэгдэх юм шиг байлаа. За энэ хөө байдалтай байж байна. За юу яа. За ингээд нөгөө валютын сангаас гаргасан прогноз нь энэ байж байна. За сая хэлдэг таамаглалаа. Гэхдээ эндээс харахаар дэлхийд даяар 16-17 онд ер нь эдийн засгийн байдал сайжрах хэрэгтэй юм шиг байна. Ер нь сайжрах хэрэгтэй. За тэгээд бүсгүйгээр наваад Европт 16 оны эдийн засгийн өсөлт 2 орчим хувьтай 1.9, Америкийн эзэн 2.8 таамаглаж байгаа. За Африкийн бол өнгөрсөн он 6.9 байна гэж бичиж байгаа. За 16 онд бол 6.5-аас 7 орчим байна гэж байгаа. Гэхдээ хятад улсын ардын хөрөлтийн хурлаараа эдийн засгийн өсөлтийг чанарт болно анхаарна гэдэг шийдвэр гаргацсан байж байгааг бид мэдж байгаа. За Дэлхийн банк бол юу гэж хэлэхээр манай оны эдийн засгийн өнгөрс 15 онд 2.3% гэж хэлж байгаа. Ургуур үйлдвэрлэлийн байдлаар та хэд мэдж байгаа. Дотоодын нийтлэг 2.5% өсөж байгаа. За одоо яаж болох нь харъя. За 15 оны хувьд бол Цангийн улсын дотоодын нийтлэг төвний өсөлтийг 15 онд 2.4 байна гэж өөрөөлсөн байсан. За сая одоо төсөл төлөвөө ярих үед 16 онд Монголын эдийн засаг 4.6% өссөн гэж Цангийн манай албан ёсны засгийн газар үзэж байгаа. 17 он 4.6 тэгээд ингээ сайжирсан байдаг. Ийм одоо төсөөлж байгаа юм байна. За тэгээд гол хүндрэл нь бол эх онд өнгөрсөн онуудын одоо эц түүхийн эдийн үн бол сайжрахгүй. Харин алтны үн бол сайжирч магадгүй 16 он. За ийм төлөв байгаа. За зэсийн хувьд бол бүр дордож магадгүй байгаа. Нүүрсний үн чинь нэг их 22 жилдээ сайжрахгүй байдаг. За тэгээд та хэд мэдж байгаа хятад агарын нөхөд бус тасалбал манай нүүрсийг авах нь яванд багассан ч байгаа. За нөгөө нэг ахтар асуудал өрийн дарамт за энийг та мэдж байгаа. 16 онд 900 сая Америк долларыг төлөвлөж хийж байгаа. 17 онд 2 тэрбумын төлөв. За нэг нөгөө өрийн нөгөө юм чинь энэ зөв нөгөө 21.7 тэрбум Америк доллар болчихсон гэдэг байна шүү дээ. Энэ засгийн газрын өв 5.6 тэрбум байна. За энэ бол 16 онд улсын сэлбэрэд үнэхээр том дарамт болно. Гэхдээ
ийм байдалтай байгаа. За стандарт курсын үнэлгээгээр бол сая 11 сард манайх нөгөө би гэдэг рүү би нэмэх нэг байсныг би юу оруулсан шүү дээ. Та мэдж байгаа тийм ээ. Тэгээ ер нь бол ойрын хэдэнжид 17 хүнд Монголын эдийн засгийн 4%-аас бага байна гэж энэ Америкийн хүндэтгэний байгууллага яриад байгаа. Гэхдээ ойрын 3-аас 4 жил 5 оюут толгойн бисэл яаж өгүүлэхээс хамаарна гэж хэлж байна. За гадны шууд хөрөнгө оруулалтаас одоо хамаарна гэдэг. За яг одоо бид таад мэдж байна оюутхан гүний уурхай бүтээн байгуулалтын асуудлыг хавар эхлэх гээд байна. Цагаагийн асуудал шийдэгдсэн. За зарим эдийн засгчид 16 он манай эдийн засгийн 5% боломжтой гэж хэлж байгаа. За энийг одоо таад мэдж байгаа. Хамгийн гол нь оюут толгой дээр шинээр 3000 ажлын байр бий болно гэдэг байгаа. Үнэхээр ийм болоход бас нааштай юм гарч ирнэ. Нөгөөд нь хамгийн гол найдвар нь энэ ханган нийлүүлэгч. Хэрвээ оюут толгой энэ ажлаа өчнөөр хийхдээ явуул ханган нийлүүлэгч олон компани эцэг бас тодорхой нөлөө үзүүлнэ. Эгийн голын цахилгаан станцын бүтээл босгох энэ онд ихнэ. $1 тэрбум зээлийн асуудал шийдэгдсэн тийм ээ. 16 онд Мак компанид орон говийн 70-60-ын 1 сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр орноо. 5 дахь нүүрсний уурхайг түшгэлсэн энэ 450 мегаваттын станц орно гэдэг юм аа. За одоо 90 онд Говьолтой хов Баян үйлгийн Улаанбаатартай холбоор энэ бүхэн чинь одоо бас эдийн засгт нөлөөлөх бахаа гэж бодож байна. За газар тариалан ямар ч юмсан энэ жилийг байхгүй ойлгомжтой. Энэ жил урагтрааныхаа 58% авсан. 42% алдсан. За энэ хүн дараа өөр байна. За барилгын салбарын хямрал 16 онд бол нааштай шийдэх тухай байна. За яг тэгэхээр за одоо 8% байж 5% зориулах болсон яриад эхэлсэн. За дээр нь түрээсээ урдуулсан хөтөлбөр гэж зөвлөж Улаанбаатарт 16 мянган аймгийн төвлөрд маань ажил хөрсөж байна. За энэ бүхэн бодол энэ томоохон тэр найдвар байсан эмэгтэй босголтын ажлууд Монголын эдийн засгийн тодорхой хэмжээнд хөдлөх бахаа гэж ойлгож байна. За яг нь ер нь тэгээд бусад салбаруудад уурхай хэдийгээр ийм байдалтай байгаа ч гэсэн хөдөө аж ахуй эрчим хүч байрлал боловсруулах салбаруудад бол бид найдвар тавьж байгаа маа. За махны экспорт бяцхан боломжтой нэгжиж байгаа олон компаниуд одоо экспорт хэрэг авчихсан байж байгаа. За энэ бас юм байна. За эрчим хүчний сая бий байна. За энэ бол за цементийн хэрэглээгээ үндсэндээ татуулсан ойрын үед бол хангах шиг байна. 3 сая тонны хүчин чадал авахгүй шүү дээ. За тэгээд яг ингээд юм байна. За тэгээд АСЕАН-ы уулзалт болно. Тэгээд ер нь бол Монгол улс цаашдаа бүслэгдэхтэй бас хүнс хууль экспорт хийх орон болсон боломж байгаа юм. Хамгийн гол нь засгийн асуудал ингээд тууштай зааж ирэх юм бол ийм ихтгэл найдвар байна гэсэн ийм санаа бодолтой байна.